Харилцан хамаарал бүхий этгээдийн тухай. Бизнесийн харилцаанд өөр оролцогч байх боловч ашиг сонирхол нэгтэй гэр бүлийн гишүүд, удирдлага, хяналтын хувьд нэгдмэл этгээдүүдийг харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ. Дотор ерөнхий хуулийн 27 дугаар зүйл зааснаар нэг этгээд нөгөө этгээдийн эсвэл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил үйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой хувь хүн болон хуулийн этгээдийг хоорондоо харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ. Харилцан хамаарлыг хэлбэрийн хувьд хөрөнгө, хяналт, удирдлагын гэж ангилдаг бол оролцооны хувьд шууд болон шууд бус гэж ангилна. Шууд оролцоо нь 50%-аас дээш байвал 100% оролцоотой гэж үзэх бөгөөд шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувийн үржүүрээр тодорхойлно. Жишээлбэл А компани Б компанийг 40% эзэмшдэг. Б компани нь С компанийг 100% эзэмшдэг үед А компани С компани дахь шууд бус оролцоо нь 40% гэж тодорхойлогдно. Шууд бус оролцоог тодорхойлохдоо шууд оролцооны хувийн үржүүрээр тодорхойлдог учраас 40 болон 100% үржүүрээр тодорхойлогдсон байна. Дотор ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд харилцан хамааралтай этгээдүүдийг тодорхойлж өгсөн байдаг бөгөөд тухайн этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх буюу хяналтанд байгаа ажил гүйцэтгэх гарсан бол үншилжилтийн тайлан өгөхөөр хуульд заасан байна.